14 төрийн өмчит компанийг татан болгох шийдвэр гаргаж байна. Гэхдээ энэ 14 компани бол давхарцсан чиг үүрэгтэй үйл ажиллагаанд дэмжих чиглэлийн толгой компани дээр нь үйл ажиллагааг чиглүүлчихэд төдийлөн сөрөг нөлөө гарахгүй ийм компаниуд дээр одоо заавал компани хуулийн этгээд байх шаардлагагүй маа гэдэг байдлаар 14 компанийг бол татан болгож байна. Энэ бол одоо төрийн өмчит компани шинжит гэсэн олон жил яригдсан нөгөө дуустдаггүй яриг бодит ажил хэрэг бодит үйлдэл одоо бас эхлүүлж байна гэдэг хэлээ. Энэ бол эхний шатны бидний хийж байгаа реформ. Цаашдаа үе шаттай бусад төрийн өмчит компаниуд дээр үр ашгийг сайжруулах, удирдлагын зардлыг бууруулах, дарга нарын тоог бууруулах чиглэлээр шатараатай арга хэмжээг бол авч хэрэгжүүлнэ. За түрүүн хэлсэн. Эдгээр 6 компани дээр эхний ээлжинд дундын үйлчлэгийг хамруулна. Тухайлбал Мон Атом, ураны төсөлтөй холбоотой компани, Эрдэнэс оюу толгой, Эрдэнэс газ, Башин сухай давтсан, Эрдэнэс ÜДП гээд бүгд өөр өөрсдийн чиглэлийн үйл ажиллагаатай компаниуд ихтэй туслах чиглэлийн оронтойг бид нэгтгэж болно гэж харж байгаа. Тухайлбал 3 нэгтлэнтэй бол дундын үйлчлэгээс 1 нятлангаар санхүү тооцоогоо хийлгээ. Хүний нөөц 3 хүнтэй бол 1 хүнээр хүний нөөцийн бодлогоо хэрэгжүүлье. Санхүүгийн бодлого дээр бас давхарцсан оронтойнуудад таниа гэж байна. Ингэж бид нийтдээ 190 гаруй хүний оронтой эдгээр компаниуд дээр яригдчихэж байгаа. Энийг дор хаяж 90 орчим хүнээр бууруулах боломж байна гэж харж байгаа. За ингээд эхний шатны төрийн өмчит компаниудын шинжилгээ хүрээнд үндсэндээ ийм 3 бодит үр дүн гаргахаар тооцож байна. Нэгдүгээр 14 компанийг татан болгож байна. Хоёрдугаар 67.3 тэрбум төгрөгийг хэмжиж байна. 260 орчим давхарцсан ойролцоо чиг үүрэгтэй оронтойг оновчтой болгоё. Ялангуяа энэ оронтойн дээр ажиллаж байгаа хүмүүсийг хувийн хвшилт төр хувийн хвшилтэд өрсөлдөхгүйгээр тодорхой ур чадвартай ажлын байранд байгаа хувийн хвшилт рүү үе шаттай шилжүүлэх байдлаар төрийн өмчийн оронтойг бууруулъя гэдэг ийм шийдвэр гаргаж байгаа. За үндсэндээ 67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт маань яаж гарч ийнэ вэ гэдгийг та бүхэн эндээс харж болно. Нэгдүгээр 14 компанийг татан болгож байна. Энэ дээр ажиллаж байгаа ажилчдын оронтой буурах ёстой. Хоёрдугаар түрээсийн зардлыг 30% болгоно. Төрийн өмчит компаниуд өндөр шилэн барилгад өндөр төлбөр түрээсийн төлбөр цаашдаа явахгүй. Төрийн өмчийн байгаа ашиглалт байр орон суудлаа үр ашигтай ашиглаа. Нэгнийхээ байранд үр ашигтай хамтраад суу гэдэг энэ зарчим руу орж байгаа. Энэ бол хандлагын шин одоо бас эхлэл юм а гэж ойлгож байна. Захиргааны зардал, удирдлагын зардлаа дор хаяж 10% бууруулаа. Нэмээд оронтооны давхарцсан чиг үүрэгтэй оронтойгоо бууруулаа гэдэг ийм шаардлагыг тавьж байгаа. Өнөөдөр засгийн газрын тогтоод батагдлаа. За ингээд ойрын хугацаанд үе шаттай бүх энэ одоо шийдвэрүүд маань хэрэгжээд эхэлнэ. Бүх компаниуд дээр энэ үүрэг даалгавар өгөгдөнө. За ялангуяа энэ оронтоон дээр оронтооны бууралтай холбоотой хүмүүсээ хувийн хвшилтэй худалдаа аж үйлдвэрийн танхим үйлдвэрчний хэлэлтэй хамтраад хувийн хвшилд яаж бид энэ бэлтгэгдсэн ажилчдыг үе шаттай шилжүүлэх вэ гэдэг дээр одоо хамтарч ажиллана.